Шинэ оны минь төргий 2020 оны анхны дугаар маань эхэллээ. Он солигдох мөчид ерөнхийлөгч Батболго үг хэлэхдээ тэтгэврийн зээлийг тэглэн хэмээн мэдгдлээ. Зээлгүй ахмадууд тохирч үлдгүү тийм их хэмжээний мөнгө манай улсад байгаа юу зэрэг олон хэрэгэлзээг манай ерөнхийлөгчийн мэдгдэл дагуулад байна. Өчигдөргүй өнөөдөргүй маргааш гэж үгүй байлаа. Туурга тусгаар Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтнаас салах зорилгоор алдагдсан байсан салхитын мөнгөний ордоо эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэхэн торгон мөчөд ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Төр засаг доктортой төмөн олом нь амгалан байх болтугай. Энэ оны 1 сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгийг хүүхэд ялахгүй өгнө гэдгийг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд мэдгдлээ. 1 сарын 1-ээс эхлээд хүүхдийн мөнгөний тэтгэмжийг амжиргааны түвшин өндөртэйгээ 670 оноос дээвэр босгоо оноо тогтоогдсон өөрхийн хүүхдийн мөнгөний тэтгэмж бол авч чадахгүй байгаа. Тийм учраас бол энэ улсын хурлын шийдвэрээр гаргаснаа саяын засгийн газрын талаар оруулж батлуулсан журмын дагуу хүүхдийн мөнгөний тэтгэмжийг авч чадахгүй өрхөд 1-р сараас эхлээд аймаг дүүргийнхээ нийгмийн ажилтнанд хүүхдийн мөнгөний тэтгэмж авах хүсэлтийг гаргана. Хүүхдийн мөнгөний тэтгэмж авах хүсэлт гаргасан сараас нь эхлээд хүүхдийн мөнгөний тэтгэмжийг олгоно. Ерөнхий сайдын шинэ жилийн мэндчилгээний үеэр хөгжилтэй үйл явдал тохиолдсон нь олонний анхаарлыг татаад байна. 2020 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ баттгсан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгсөн, эрх чөлөө шудраг ёсыг бэхжүүлсэн шинэ чиргэлтийн жил байх болно. Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хэлээ манаж байгаа эр зөрөгт хилчид инхээс хөлбөсөд усаа төлөөлсөн зүтгэж буй эрэлхэг дайчид хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, совлогч, эмнэлгийн ажилтнууд улс орон иргэдийн аюулгүй байдлыг ханган Нэг сарын 1-ний үрээр орон сууцны гадаа зогсож байсан 4 автомашин шатсан харамсалтай ариг гарлаа. Ойролцоох хогийн бүхрээс гал алдсан байж болцсохгүй гэсэн урьдчилан дүгнэлт гарчээ. За шинэ он гарсаар 1 сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд 4 машин гадаа зогсож байсан. Машин шатаж энэ хавийн оршин суугчдад бас хэмжээний бие махбодын болон сэтгэл санаа эд хөрөнгийн хохирол учирч байгаа юм. 2017 онд авсан юм аа. Прусер. Яг одоо энэ голд байгаа прусер. 9 сая 500 авчихсан. Тэгэл аваад нэг 2 жил гаранд болж байна. Одоо яг 3 жил рүү бол орох гэж байна. Өглөө үрээр 5 цаг 2 минут надад хүн залгасан. Нэгэн залууч машин чи шатаад байна гэс яаралтай гараад ирчихээ. Тэгэл дээрээс гүүгээр хуцанараа халтуулт өсөөл төвдөө усрал гүйж гарчихсан. Дээрээс тэгэл 5-6 минутанд л машин чирээс бүрэн гүйж шатаад усчихдаг юм л. Завог дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагтаагийн газрын нэгдүгээр хэлцээ албаагчид шалгалтын ажиллагааг явуулсан. Одоогоор автомашинд гал юунаас гарсан талаар шалтгаан нөхцөлийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулан шалгаж байна. Урьдчилсан байдлаар бол мэдээж яг энэ маш шатсан машинуудын хойно харагдаж байгаа одоо энэ хогийн бункерээс за хог шатаж эхлээд ийшээ машин руу шилжиж орсон байж магадгүй гэсэн иймэрхүү таамгууд байгаа. За ямар ч тач бол оршин суугчдын зүгээс бол машин шатсан даруйд гарч ирж галыг унтраахаар оролцсон боловч бас нэгэнт одоо ирж аваад шатаж байгаа энэ гал бол унтрахгүй байсаар байгаад ингээд одоо ийм хэмжээний хохирол амсцсан байна гэдэг бас оршин суугчд автомашин тээвэр хэрэгслийн эзэд нь өөртөө ярьж байсан юм. Бүгд төмпөдөөс ирээд энэ хажуудлыгаа бас нэг шатж байгаа машин руу бас ус цацлаа. Тэгээд угсаа унтрдгүй юм байлаа. Нэг гал авалцсан машин бол тэгээд нөгөө хэдэн батарей дэлбэрэл дотор юу гэдэг юмнууд питпат гэдэг хүн ойртолгож харахгүй л итгэв. Тэгэл харсаар гал ой шатаач. Ямар ч гадны нөлөө дээр арын хог шатсан л машин шатсан л гэдэг анхны дүгнэлт хийгээл явсан. 12 сарын 31-ний орой 21 цагийн орчимд Наадам центрийн хажуу талд автомашинтай этгээд 50 гаруй насны эрэгтэйг дарцугтаажээ. Хэрэгтэн баригдсан бөгөөд хохирогч гэмтлийн эмнэлэг дээр очиод нас орсон байна. Хохирогчийг хэвтэж явахад тойрч өнгөрсөн автомашинуудын жолооч нарт зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тоосно гэдгийг цагдаагийн газрын зүгээс мэдгдлээ. Хар тамхитай тэмцэх хэлцээс PC-нд байсан залуусыг шилгэсэн үйл явдлыг илэглэж UB комедигийн залуус хошин видео гаргасан нь олныг өгч өгöd байна.
Шээцгэй хүмүүсээ бүчгэрээ Нэгэл биш шүү энэ хиншээс аяа түлтэл шээдгүйгээр ахын чамаг явуулахгүй шүү Алтан шаргал шээснээс чинь юу ч хийж магадгүй шүү дээ Бүчгийн талбай зочид буудлын өрөөч чамаагасан хүмүүс биш шүү Өдрөг сэтгэлээр өмдөө тайдаад Бүтэн сайхан шээсэ битгэлээ Шээцгэй хүмүүсээ бүчгэрээ Нэгэл биш шүү энэ хиншээс аяах дүртэл шээдэхгүйгээр ахын чамаг явуулахгүй шүү Алтан шаргал шээснээс чинь юу ч илэрч магадгүй шүү дээ Шээгэрээ За тэгээ манайхан бүгдээрээ шээцгээе. Энэ 7 хоногийн тренд видеогоор Positive Mongols-ийн төвшөр дэлгүүр 2-ын үзмээгийн томыг дуурайж хийсэн видео орлоо. Сайн байна уу? Төлмөө мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сайн байна уу? Та бүхэндээ төвшөр дэлгүүр влог мэдээллийн хөтөлбөр маань хүрж байна. Өнгөрсөн жилийн турш бүтэн жилийн хугацаанд юу болсон талаар та бүхэндээ товч мэдээлэл хүргэе. Зөндөө влог хийсэн юм ба штэ. Яг жилийн өмнө төвшөр дэлгүүр 2 дагна гэж байгаагүй цагт Австри явж шинэ жилээ тэмдэглэсэн байна. Дараа 7 хоногийн цаг агарын үед баг зэрэг дулаарч өдрийн дундаж температур хасах 12 градус байгаа юм шүү. Энэ 7 хоногийн үзмээгийн томыг өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлалаа. Цэнгэн хөгжилтөж танихгүй хүнийг хайрлая. Үйлдвэрийг хайраад үү гэж бүгдээрээ дэвлэдэг. Чи орооч. Би